Сайхан үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Би Тамч Төлгөн. Улсын эрх ашигт үйлчлэх учиртай төр нийгмийн ажил томилогдсон этгээдүүд өөрсдийнхөө ашиг сонирхолд үйлчлэх тушаал шийдвэрт гарын үсэг зураг баталгаажуулдаг тогтолцооны гажуудал газар авлаа. Ийм нэгэн гажуудлын эзэн холбогдогч этгээд бол хотын захирагч асан Сумын озрын орлогч даргаар ажиллаж байсан од сүрэнгэгч ашиг сонирхлын зөрчилтэй этгээд юм. Нийслэлийн орлогч асан од сүрэнгэгч этгээд нь хувьдаа танан мөнх орон гих байрлахын компанитай. Тэрээр өнгөрөх 2020-2024 оны хотын иргэдийн хурлын төлөөлөгчдийн танхимд тэргүүлэгч орлогч даргаар ажиллаж авах хугацаанд албан тушаалын байдлаа уруулан ашиглаж хаавал дүүрэгт 5.4 га газрыг авчээ. Энэ нь Монгол Улсын их хурлаар батлагдсан өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ашиг сонирхлын зөрчил, хувийн ашиг сонирхлын зөрчлүүдийг тус гаргасан үйлдэл юм. Засаг даргаасан Сумын озрын арга хударгаар дур мэдэн өөртөө газар цохож авсан од сүрэнгийн ашиг сонирхлын зөрчлийг илрүүлдэг шүүх засаглал яагаад ажиллахгүй байна вэ? Од сүрэн хин гихч арын хаалгаар өөрийнхөө хууль бус үйлдэлийг хамгаалуулж байна уу гэдэг нь сонирхол татаж байна. Төөх хүрэхгүй биендээ тоолж барагдамгүй их шунлыг атгаж төрсэн давжаа биетүүдийн хүсэл тачаал эдэж уухын донд үнэндээ Монгол төр шалдаа буудлаа зовлогоо мөрүүлж байна. Давжаа биетгийх утгыг ухамсарын хөгжлийн төвшөнд хэлж байгааг зориуд тодруулъя. Угтаа төр хэмээгч нь их хаадын дээр оршиж, тэнгэр хэмээгч нь төрийн дээр оршдог засаглах ухаан урууга харж төр дээр сандаалагчид орширсан байна. Эзэнгүй энэ улсад зуугуул зорбон этгээдүүд нь эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж газар эзэмших боллоо. Од сүрэнгэгч этгээд нь анхнаасаа л өөрийн ашиг сонирхлыг хангахын тулд нийслэлийн төлөөлөгчд нэр дэвшин орлогч болсон нь түүний луурын үйлдэлээс илэрхий уншигддаг. Албан тушаалыг нь ашиглаад хувийнхаа компанид 5.4 га газар эзэмшчихсэн тул одоо од сүрэнгэгч этгээдэд хотын төлөөлөгч байх сонирхол байхгүй болсон нь мэдээж. Тэрээр хувийнхаа барилгын компани болох танан мөнх орон гих компанида барилга барих газартаа болохын тулд иргэдийн хуралд суудал авах шаардлагатай болжээ гэдэг нь үйлдэлээс нь магадлагдана. Газартаа болохын тулд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн танан мөнх орон гих компани бланкаар нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт бичүүлэн илгээсэн байдгийг. Энэхүү хүсэлтэд дурддагцсанаар нийслэлийн хаан улдүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах морин тойруулгын урд талд 5.4 га газрыг амны орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна гэжээ. Захирал Батэрдэн гих гарын үсэг зурж баталгаажуулсан байх юм. Энэ газар од сүрэнгийн танан мөнх орон компанид хэдийнэ эзэмшлэн болсон тул өнөөдрийн байдлаар энэ хэсэг газар дээр барилгын ажил эхэлчихсэн явж байна. Батэрдэн бол ердөө компани гүйцэтгэх захирал. Харин танан мөнх орон барилгын компанийг хотын орлогч даргаасан од сүрэнгийн дүү гэрэл сүрэн эзэмшиж буй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1-2-т хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болох үйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг 3.1-3 ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болох үйц нөхцөл байдлыг хэлнэ гэжээ. Тэгвэл од сүрэнгийн хувийн компанида газар олгосон үйлдэл нь дээр хуулийн заалтуудыг зөрчсөн болохыг төвөггүй харж болох юм. Мөн үргэлжлүүлээд ашиг сонирхлын зөрчлийн хуулинд хамаарал бүхий этгээдийн талаар тусгахдаа 3.1-5-д хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг эх төрсэн ах эгч дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг эх төрсэн ах эгч дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж хуульчилсан юм. Хуулийн энэ залтаар нийтийн эрх ашигыг төлөөлөх албан үүрэгт ажиллаж байсан од сүрэнгэгч этгээдийн хамаарал бүхий этгээдэд танан мөнх орон барилгын компани түүнийг эзэмшигч төрсөн дүү гэрэл сүрэнг нарын өөрсдөө давуу байдал үүсгэн хотын газраас авсан нь ашиг сонирхлын зөрчлийн хуулиар гэмт хэрэг гэж уншигдана. Харин энэ үйлдэлийг хуулийн хүрээнд сэргээн гаргаж ирнэ. Баримтыг нотолж холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн чадамжтай субъект бий юу гэдэг нь өөрөө асуултын тэмдгээ.
Одсрон бол төрийн тамга гатгсан луйвчин байж гэдгийг энэ баримт нотлоно. Зөвхөн энэ удаад хаанвал дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах морин тойруулгын урд талын 5.4 га газрыг эзэмшиж байгаа гэдэг нь мэдэгдэж байгаа болохоос биш орлогчийнхоо эрх мэдлийг ашиглан хаана хичнээн га газар эзэмшиж байгаа вэ гэдэг нь асуултын тэмдэгтэй байна. Ашиг сонирхлоо эрх мэдэл албан тушаалыг ашиглан хангуулж чадсан Одсрон дараагийн удаад ямар ашиг сонирхол арилжаа намайгаа хангуулахын тулд дахин нийслэлийн төлөөлөгчид нэр дэвших вэ гэдэг нь анхаарал татаж байна.